Зэвсгэн төрөөдүүлээ гүнгийн хөв бол дахин төрсөн халуурч. Гэх хөвтөөнийхэн дараагийн портал болцож байна. Тэгээд бид бичлэг хэлгээс мөн лайк болон subscribe дараад хэрвээ лайкын тоо нь үнэхээр хангалттай гэж үзвэл би дараагийн порталыг шууд оруулаад явах болохоор энийг сайнсан манайха. Тэгээд лайк болон subscribe дарчихсан бол нэг бол юм арилгүй шууд гол зураг руу орцгоё. Өмнөх хүртэр манай хүн өөрийнхөө хуучин ашигладаг байсан сэлмийг эргүүлж авснаар туснаа та. Одоо нэрээс зөргөлөл явцгаая. Зөргөлөл солигдох бөгөөд манай хүнийг сүг төрнөөс богод ирлээ. Цаанаас нь гинтэл аав нь гараад ирэх бөгөөд яг яах гэж байгаа юм бэ гэхлээр манай хүнийг шалгах гэж байгаа юм байна. Тэгээ яаж шалгах гэж байгаа бэ гэхлээр нэг тийм цаас тавьснаа сулал гээд тамийн нохоо гаргаад ирдэг. Одоо тэгэхээр манай саруул энэ тамийн нохотой тулалдах юм байна. Тамийн нохоо. Лэмийн хүндийг доод зэрэгчдгээр яараад. Болон түүний хөлөөгөө доод энэ шалгалтыг бэлтгэхийн тулд нийлээ сэтгэл гаргасан бол та. Нөхцөл байдал юу гэх юм бол тэд оролцох бодолтой байх шиг байна. Дэшний үг хариуцлага гэж байт юм. Чи урд игнэрөө юуна гэж хадуу шийдсэн бол энэ сойролтоор баталж харуул. Тэг энэ үйл явдлаас нь 3 хоногийн өмнө манай хүн аавынх нь хамгийн сайн туслах болох нөгөө хүндэт цэрэгтэй хамт бэлтгэл дулаан хийгэр болсон байдаг. Яагаад бэлтгэл дулаан хийгэр болсон бэ гэхээр өөрийнх нь үеийнхэн хүнтэй буюу нөгөө кранцтайгаа бэлтгэл дулаан хийе гэсэн чинь манай хүнээс ерөөсө зугатаагаад болохгүй байгаа юм байна лээ. Нөгөө хамгаалагч дотор утгатай. Намайг хийцөөхөн байдлаар болж өгч чинь. Хэрв та хүсэж явал штэ эзэнтэй. Гэхдээ би илдээ зөвхөн хойтой ашиглана. Би хамгаалах дээр л төвлөрөх болохоор та хүснээрээ дайраарай. Баярлалаа Юрген. Бас ахаад нэг хүсэлт байна. Энэ тулааны үеэр болсон зүйлийг та аавд нэг ч зүйл хэлэхгүй шүү. Энэ бол тушаал. Гиснэ манай хүн шууд дайрдаг аа. Саяных ямар хүчтэй цогтойгоо байж боломгүй. Яаж 10 настай хүүхэд ийм хүчтэй тарилт хийв? Үнэхээр хордын юм гэж. Манай хүн гинтэл ард нь гараад ирчихсэн байх бөгөөд тэр эзэтэй гэж бодчих амжилтгүй шууд л дайрдаг. Тэгээ ялтчгүй хаан хүний хамгийн шилдэг зэрэг гэсэндээ манай хүний дайралтыг амархан гэж нь хаагаад байдаг бөгөөд би хараахан таныг ялж чадахгүй юм байна. Сайн байлаа Юрген. Тусаасанд үнэхээр баярлалаа. Үнэхээр гайхалтай байлаа залуу эзэнтэй. Сул дээрээс харуул эзэнтэн хийзээ тийм чадварлаг болж байгаа. Миний тэр өдөр мэдэрсэн зүйл дээр тулгуурлах юм бол саруул эзэн ямар цорилтыг давж чадна гэдэгт итгэлтэй байна. Гиснэ одоо үе манай саруул нөгөө тамийн хотод тулдж байгаа үеэр шилждэг. Тамийн хон шууд манай хүн рүү дайрах бөгөөд тэр ирж байна. Би чигтгэрийн хараатанда шууд нүүр толгойд эндээ сулдраа хийвэр байгаа. Үүнийг аль болох өвдөөхөн тусахгүй бол энэ дайралтаар түүний амийг таслана. Гэт нэг хараач авснаа яг аминсэнг болох гүрэнийхэн суцыг тасалчихдаг. Өөдөө шинийг харсан эргэн төрлийн хүмүүс нь бүгд л гайхна. Ялангуяа цэргүүд. Яг үндэ энэ цэргүүд нь ч гэсэн энийг нь үнэхээр дийлэхгүй байхгүй юу? Та энэ тамийн хог нь. Манай хүн болохоор хайр юм да. Энд чинь хідэн лонцоос бол. Ихтэй хүмүүс ташин нөхөр шиг сэтгэл төлөвлөж болохгүй үсттэй. Аав нардаас гайхалтай саруулаа. Чи өөрийгөө урд игнээ рүү явах хэрэгтэй гэдгийг харууллаа. Баярлалаа. Гистер манай хүн урд игнээ тулалгаар болчих гэж байгаа байхгүй юу? За саяны үйлдвэрлэлийн нардаас нөгөө сэлмэн болохоор яагаад намайг ашиглахгүй байгаа юм бэ? Би цус хамталж байж л илүү хүчрэг болно шүү дээ. Энэ нэрэн сонсоход энэ сэлмээр нь айгүй олон хүний юм уу те амьд амьтны амьд тасалгалт юм бол улам хүчрэгчтэй юм байлээ. Би удахгүй чамайг хангалттай ашиглана. Зүгээр л хүлээж бай. Зөргөлөл бололгүй дайны талбар руу шилжнэ. Аавынхны өдөрлөг доор байгаа манай талын зэргүүд энэ оркуудтай тулдаж байдаг. Удалгүй ардаас нь саруул ингэч хоёр гараад ирнэ. Залуу эзэнтэй. Та яагаад ийм газар ирэхийг хүссэн юм бэ? Эргээд энд ирэх гэж. Дурсан сэрэгчлээ. Там шиг хിവэр ах шүү. Урд игнэнд байх ямар байна? Баг зэрэг сандарч байна. Харж байгаа штэн чи энэ газараа хизээ өгөхөө мэдэхгүй. Тиймээс анхаарлаа суулгуулж болохгүй шүү. За, санаж явна аваа. За тэгвэл одоо энэ дайны талбарт нь болохоор өдөрт 3-аас 4 тулаан байнга тогтмол болдог. Дэмэдэж зүгээр юу аваачаар балбалцаад авахгүй нарийн тооцоо олон тулалддаг. Итгэл дасан агсан төвшний хөлөг баатрууд цөмөө болгож урд игнийг давах гэж оролцсон бүх мангасуудыг устгадаг. Тэгээд энэ талбар дээр манай хүний барилж байгаа майхан нь болохоор хамгийн аюулгүй бөгөөд эргэн тойрны хамгаалагч нар нь маш тийм сахилах бат ихтэй хүмүүс байдаг. Тийм болохоор ер нь бол өөрийнхөө сэлмийг хооллож чадахгүй дээ гэж манай манд дотроо бодож байдаг юм.
Тэгээ чаавас саруулыг дагаад ирсэн инхчин тэр хойно нь бол үнэхээр яалтчгүй айж байгаа байхгүй юу. Тэгээ саруул болохоор буцаад явчаач та гэхдээ би юу гэж таныг хайж явдаг юм бэ? Удахгүй хоолтой амт бэлдээд өгье гээд яалтчгүй манай хүнд амар гоё янддаг. Гэж би бодсон. Тэгсэн ийм юм хэлдэг. Тэр нь яалтчгүй саруул алуурчин юм да мэдхгүй мэдхгүй. Юута саяны үйл явдлаас хэдийн шүн уулчихсан байх бөгөөд манай хүн бэлтгэлээ хийлээ гэж инхчэнд хэлчихэд гарч Кэйрэн буюу сэлмээ хооллохоор гардаг. Юутач манай хүн ганцаархнаа гараад явдаг бөгөөд энэ газар маш олон мангас байх хэвээр. Кэйрэмийг ашиглах төгс газар. Тэмээс Кэйрэм. Гэсэр манай хоёр энтгийн хамаг амтыг нь хяарахар болж байгаа юм. Юутач иймэрхүү гайстай хэсэг тулалтны эзэд манай хүн алсан томын охиныхон цусыг уугаата. Харин сэлмийн хүртэл мэдээч амьд амтны юм хөнөөс юм чин улам төвчрөх болоод энэ хоёр зүгээр жинхэнэ пармалж өгч байгаа байхгүй юу? Сайн байна. Энэ чигээр бэлтгэл хийсээр бай. Энэ мангасын араатнуудыг алсаар байх юм бол ихэр хордон хүчтэй болно гэж бодож байна. Санаа зовлтгүй. Шүн дус холоогүй байна. Бас энд нилээн олон мангас байна. Зурглал хідэн сүүг тэрэгний цуваа явж байгаа бөгөөд дотор нь нэг цагаан үстэй охин сууж байгаа нь хаант улсын гүнж. Тэгээ энэ цуваа яг хаашаа явж байгаа вэ гэхлээр манай хүний байгаа нөгөө дайны газар руу нэвж байгаа. Тэгээ яагаад вэ гэхлээр яг л саруултай адилхан хаавтайгаа би ингээд хамт байна. Аавынхаа ажил туслан инээ тэрэгэл зөрүүдэл төрөөд ирсэн байдаг. Ямар ч тач тэр хамт дагаж явж исэн үүслэгч нь нэрэ Верт гэр бүлийн хамгийн баггүй нь урд игнээр гарч байгаа гэсэн. Тэр тантай шицсэн баха. Нөгөө Верт гүн хөг урд игнээ тавьсан юм уу? Гүнтэн түүнийг авчрах бодлого байсан. Гүн өөрөө ирэхийг хүссэн гэсэн. Та хоёр ойрцоо насны хамт найзууд болоход үзэхгүй юу? Би тийм зүйл санаа зовлоо юу? Зүгээр мартаж үз. Түүний хин гэдэг юм. Саруул гэсэн баха. Саруул гэж бодож байна. Саруулаа. Юута цоошинх өглөө хэлсэн байх бөгөөд. Перцэн хүмүүс нь шалахаар. Бүгдээрээ зүгээр байна. Сайн ажиллаа. Хурдан байлаа. Харин цаана манай мандахчин бас хөөхөн нэг хідэн мангас алсан шиг л байж байдаг. Урд игрэнд бас чадчих байна уу? Би өдөр болгон шинэ зал сурч байгаа. Тийм үү? Чамайг хурдан босхийг хүснэ гэж бодсон юмсан. Чи нилээд удаан тэслээ. Чамаар барахаж байна шүү. Юу? Надад маргааш чамтай ярих зүйл байна. Тэмээс өглөө иртэ миний мяхан түрээд ирээрэй. Аавыг ийм сайн сэтгэл гаргаж байгаа амхтай харж байна. За аав. Уусаа тэгэл аавтаа хүлийн зөвшөөрөгдөд байгаа байхгүй юу? Захиад шүн болсон байх бөгөөд манай хүн чинь бүр нэг юм чигийн улаан хорхоо яг том чигийн улаан хорхолтой би зүгээр мэддгээр хэлжлээ. Нэг өтцөө тулж явах бөгөөд тэр тэгвчлэн хөндийний гүн хэсгээд л гарч ирдэг. Эзэнтэй. Та нэлээ тэмцэлдээд авах шиг байна. Би орондоо н орох уу? Миний оронд орох. Би чиний төлөвлөгөөг мэдэхгүй шүү дээ. Тийм ишээ. Жаахан ажиглаж гад буцаагаад байна. Тэрийг харж байна уу? Тэр ямар ч гүйхэн шаргыг идэж чаддаг. Түүн рүү зүгээр дайраад байх нэмэргүй. Түүний зөв. Энэ байдлаараа өөр дөрвөлөх юм болоо. Байдал хэцүүд. Тэгээ манай саруулчин эн чинь ирснээс хойш бүгдүүдэд 1 сарын хугацаа өнгөрөөсөн байдаг. Надад сонголт байхгүй бол та. Одоохондоо чиний төлөвлөгөө юу ч байсан дагая Кэйрэм. Гиснэ өтгөн манангийн 9 дугаар хэлбэр. Чөдгөрийн илтгэн тонхоглол. Гээд бүр айхтар хүчтэй дараалдыг хийгээд амжтаа. Би чиний зузаан ярьсан хідэн хэсэг тасдагуул. Манан хэлтэй. Дэвих 8 хэлбэ. Юугүйсээ манай хүн эн чинь яалтчгүй 1 сарын хугацаанд байсан учраас тэр хөдөлгөөн мөдгөн арай өөр төвчний болчихсон мөн хүчин хүртэл маш ихээр нэмэгдсэн байдаг. Тэгээ нөгөөдөд болохоор яг манай хүн ингээ шөнийн цагаар ерөөс ан хийгээд байгааг нь мэдэхгүй эргүүлдэ гарч өвчсөн хідэн болохоор баахан тамын нохог эн тэнтэй сүлбүүлжигдсэн зүгээр цусаа хануулчихсан байгааг олж хараад яалтчгүй энийг чөтгөр хийсэн байна гэж боддог. Тэгээ аав нь хэлэхдээ эргэн тойрныхыг маш сайн шалгах хэрэгтэй. Мөн цогцоодаг шатаа. Энэ сэлмэний бүр нэг л танил байх чинь. Гэт өж явахт нь ардаас нь эзэнтэй. Та үнийг харах хэрэгтэй юм шиг байна. Тийм ээ. Өглөө хөт. Хин өглөө хөтийг ингэж алсан байж болох уу? Арай тэр байгууллага. Зурагдлуудад ингэх чинь манай хүн дээр яаруу санд руу хурж ирснэ. Эзэнтэй. Ойрхон маш хүчрхэг мангасын цогц сэлэрсэн байна. Саруул болохоор амгаандаа энийг өглөө хөтний талаар ярьж байж магадгүй гэсэндээ өөр юмны талаар мэдсэн үү? Ямар нэг сэжигтэй зүйл. Эсвэл миний талаар ч юм уу? Өглөөний минь саруул эзэнтэй. Гүнтэн яг одоо тантай уулзмаар гинэ. Ятаргат юм. Сэрүү тэдэрхий гинтэл гараад ирсэн болохоор магасаас энэ цогцыг ерөөсөө өрлөж чадаагүй.
Ахтай амьдрахаас өмнө чимээгүй амьдралаар амьдрах бодолтой байсан юмсан. Новш гэж. Гиссээр ямар тач аавтраа ороод ирнэ. Верт гэр бүлийн хамгийн залуу гишүүн болох Сарвал тантай мэдэлж байна. Тэгээ манай хүмүүс болохоор яг өчигдрийн тэр баахан мангасын цогцнуудын талаар яриа эхлүүлчих юм бол яг ямар шалдаг тоочлоо гэдэг нэлээд санаа зовцсон. Сарвал. Со. Өө шулуухан асууя. Чи өнгөрсөн шин яг юу хийж исэн бэ? Би ядарсан болохоор эрт орондоо орсон. Орондоо эрт орсон гинэ. Гэхдээ тэр хэлдиймөр Сарвалын элдний тэгэрийн хийг санагдулсан. Би хэтрүүлж утсан юм болов. Яагаад асуусан юм? Түн шиг болчир хөөгд өхлийн үтэйг олсон байна гэдэг идэхэд бэрх. Тэгэлхтээ өнгөрсөн шин бидний байрлаж буй газар ойролцоогоор болсон талаар сонссон л байлгүй. Бид тэрийг илүү үсэн судал. Эхтээ энэ бол нууц байгууллага манангийн хийж баяжлал л та. Манан гинэ. Маш эртнээс оршин тогтнож байгаа бүлэг. Бид тэдний зорилгыг мэдэхгүй. Тэд хариуцгаж байгаа гэдэг нэрийтлэр тоолж оромгүй олон язгууртныг алдаг. Тэд хаан жавсан хойноо утаа үлдээгээрээ алдартай. Ихт нэг өдөр тэд алга болчихсон. Тэд хамгийн сүүл 300 жилийн өмнө харагдсан гэдэг. Ихт өнгөрсөн чөний өхлийн үтний цогцнуудыг харахад гар утаа хөрөлж байсан. Гар утаа бол харанхуун бурхан Аяргийн үлдээдэг мөр. Манангийн шүтдэг бурхан. Мас тэдний хүчний их өсөр. Хэрвээ та санаж байгаа бол манай Сарвал чинь өөрөө энэ Аяра гэдэг хүнийх нь өв залгамжлагч шүү дээ. Хэрвээ миний таамаг зөв бол манан өхлийн үт болон босоо жидгэрийн араатуудыг алсан нэг. Сарвал дотор одохдоо үнэхээр гайхалтай юм гэж бүгд өдөн 300 жилийн өмнө харагдсан уул мөрөөс хамаарч хэрэгтэй хэм болгыг шууд хэлж чадчих байна. Бид тэднийг яагаад гэнэ тоож ирснийг мэдэхгүй байна. Гэхдээ би энэ тал дээр хаан тулсад мэдэгдэж илүү үсэн судлал. Заава. Тэгэхээр надад тэдэн гэсэн үг юм баг та. Сарвал ийм балчир учраа тийм байгууллагатай холбоотой байна гэж байхгүй. Боломжгүй зүйл. Өнөөдөр хин ярих талаар хэлсэн үү? Эзэн хаа юм сонсон. Гэхдээ өнөөдөр юм уу? Тийм ээ. Надад тэрнтэй хамаатай хүсэх нэг зүйл байна. Хүсэлтэй. Удалгүй зураглал эрхэмдээдэс морилж өгнө гэсэн бүрээний дуугаар манай хэдийн байрлаж байгаа газар хүрээд ирнэ. За одоо зураглал дээр харагдаж байгаа хүн болохоор энэ хаан тулсын хаан буюу эрхэмдээдс. Сарвалын аваа шууд өвдөг сэгрэх бөгөөд үүнийг нь харсан нөгөө хаан болохоор хоёул эртний найзууд ч тий битгий юм ийдэг байл та. Эрхэмдээдс. Энэ нөгөө хөвгт ч нөө. Би сүрч авлан тэрхэмдээдстэй мэдлж байна. Би бол Верт гэр бүлийн хамгийн баг болох Сарвал. Түн шиг бяцхан хүү ийм хэцүү газар оршиж байна гэдэг. Тэгээ аавд нь хандаж хэлэхдээ "Үгүй нэр. Чиний хөвгтүүд ингээ хөвгтүүдээс шаар өөр юм" гэж. Даавсаа түрүүн хэлсэн ч нөгөө хүсэлт байна гэсэн шүү дээ. Тэр хүсэлт нь яг юу байсан бэ гэхэлэр манай хүний зүгээр л хаантай уулзах байсан байлээ. Ихтэй яг энэчээс ирэхээс өмнө буюу өмнөх амьдралд нь манай хүнийг зүгээр хаан эрвүүг буюу өрөөнд нь цоошлоод ерөөсөө гаргадаггүй байсан юм билээ. Тэгэхээр манай хүн хэрхэн аавдаа хүлийн зөвшөөрөгцөн гэдэг нь ойлгомжтой болж байгаас. Хаан амнигтэй гайхалтай. Надад ч гэсэн тариуцлагыг хүссэн хүн байна. Гэснээ ардаас нь охин гараад ирнэ. За одоо энэ охиных нэрийг нь болохоор Арийн Северус гэдэг. Хэдүүлээ цааштай Ариуна гэвэ за. Арийн Северус. Эмгэнэл 5 дахь хүнч. Тэ аав нь бас хэрвээ энэ Ариуна гэд хүнч ирэх юм бол миний хүү өдөржингөө дагуулж яваа зуулчлаарай гэж эхэлсэн байлээ. Даавынхан цаа зорилго нь угаасаа амар ойлгомжтой аав нь өөрөө энэ хаантай багасаа найздаад нилээн дотн найзууд болсон байдаг. Тэг хүүгээ ч ихсэн хааны гэр бүлийн удамны хүнтэй найзууд болоосой гэсэнтэй манай хүнийг танилцуулах гэдэг байхгүй юу? Гэхдээ буруу хүнээ сонгосон бол л та. Тэр миний найз болж чадахгүй. Зөвхөн миний л мэд хэрэг очоор тэрийг хэлж чадаагүй. Ядаргатай байгаа ч гэсэн одоохон дуулууртай л байгаас та. Тэгээ Сарвал маань ийхүү Ариунаг ирвүү гуйо зуушлахаар болж байгаа юм. Тэгээ хажуугаар нэг айхтар ув улаан гол урсдаг бөгөөд энэ гол нь яг яагаад юм олонгтэй байдаг юм бэ гэхлээр хөчөрж өгч байгаа хүн эсвэл аль хэдийнэ өгцөн байгаа амьтны цогцос могцс нь энэ гол руу хой ороод хайлчдаг. Тэгээ мананы өөрсдөөс нь болоод энэ гол нь улаан өнгөтэй болдог гэж тайлбарлаж өгдөг. Тэгээ удалгүй тэнгэр дээр нэг учир бүтээлэг шараг ирэл гараад ирэх бөгөөд тэр нь болохоор зүгээр л харуулын цамхаг юм байлээ. Хэрвээ шараг ирэл асаах юм бол ирж буй чөтгөрүүдийг илтгэдэг. Шууд л аав нь эрхэмдээцийг хамгаалгах үед нь эрхэмдээдээс битгий юм байл та үлээрээс. Эрхэмдээц. Намайг зугаалах гэж ирсэн гэж бодоо юу. Би угаасаа үйдэж байсан юм. Мэдлээ эрхэмдээц. Би чөтгөрийн хараатуудыг довтлохоо нэгтэн. Довтлохоо дуусах хүртэл чөтгөрийн хараатуудыг алах дээр төвлөр. Мэдлээ эрхэмдээц. Мөн Сарвалыг хүртэл нэгдэх тушаал өгнө. Чи чөтгөрийн хараатуудад тулдаж чадах юм уу? Тийм ээ. Тэдний зөвхөн хойноос нь дэмждэг ч гэсэн. Гэтэл нөгөө хүн чинь яагаад байгаа юм бэ? Ирэх юм болоо харах хүрчин би ч гэсэн хамт явна гэж солиороод байдаг байхгүй юу? Тэгтэл манай хүн болохоор шууд л
хааны хөлөг батрыг дуудаад мэдлээ эзэнтэй. Би хааны хөлөг батрыг орлооч эрхэм дэцийг майхан дөрвч өгье. Явцгаа эрхэм дэцээ. Тэгсэн нөгөө хүн чинь шууд л чи яаж гүнж болох надтай ингэж ярьж чадж байна. Таны зөрүү цангаас болж хідэн харан хөлөг батар өгч болно. Хэдхэн хормын шийдвэр дан дамжуулах юм уу? Үхэх хэсгийг шийднэ. Та тэр бүх хүний юмнасыг хариуцж чадах юм уу? Хүүхэд ойлгох юм бол буц эрхэм дэцээ. Гиснэ яалчгүй эрхэм дэцийг аяа одогдог. Юутааш тэр цаана болохоор байрал эзэл. Эрхэм дэцийг хамгаалан мангасуудыг бүгдийг нь устгахад тэндээс нэгийг нь үлдээж болохгүй шүү. За энэ хүрээ тэнүүдийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та эдмэн дараагийн партиг илүү хурдан авч үзье хүсвэл 7000 лайк. Тэ. Тэгээд 7000 лайк хүрэх юм бол би дараагийн партиг шууд оруулна гэж авлахгүй ч гэсэн ядчил дараагийн партиг нь арай урт оруулъя заа юу. За тэгэхээр лайк болон subscribe дараад тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа тэр үед.